Ял нийтлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлаас прокурорын байгууллагаас 2024 онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 20 анги, цагдаа хорих байр, баривчлах байр, мөн хорихоос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж 312 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ. За прокурорын байгууллагаас ял илрүүлэх ажиллагааны явцад хорих ял, хорихоос өөр төрлийн ял, цагдаа хорих саатуулах, баримтлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаа, зөрчлийн шийдвэр үүсгэх ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжлийн байдлыг 6740 удаа танилцаж, 1112 шалгалтыг хийсэн. Шалгалтаар ял илрүүлэх ажиллагаатай холбоотой хууль журмын зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 2765 зөрчлийг илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах, давтан гаргуулахгүй байх талаар 196 прокурорын шаардлагыг бичиж холбогдох байгууллагуудад хөргүүлсэн байна. Прокурорын шаардлагын мөрөөр хууль заасан үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомжийн хэрэгжлийг хангаж ажиллаагүй, 90 албан хаагч сахилгын арга хэмжээ тооцож, эрхэн зөрчигдсөн 312 хоригдол ялтан этгээдийн эрхийг сэргээсэн. Шалгалтаар нийт цэцтэй ажил хийх ялаар шийтгүүлсэн, өсвөр насны ял эдэлж байгаа ялтныг ажилуулах ажлын байр тодорхойгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг шаардлагатай тусгай хэрэглэгдэхүүнээр хангаагүй, эмэгтэйчүүдийн хорих ангид жирэмсэн эхчүүдийг тусгаарлах өрөөгүй, төрсөн эхнэрээ хүүхдийг байр хүрэлцээ мó, зарим хоригдлуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангалтгүй үзүүлдэг зэрэг зөрчлийг илрүүлж, зөрчигдсөн эрхийг сэргээж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажилласан байна.